Монгол сэргэлэх цахиагийн элбэг доржийн урилгаар бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпиний Монгол улсад хийж байгаа төрийн ажил өнөөдөр эхэллээ. Тэрээр гэргийн Пүнли Юаны хамтаар 11 цагийн орчимд Бээжин Улаанбаатар чиглэлийн тусгай ургийн нислэгээр Чингис хаан олон улсын нисэх буудалд ийхүү газарсан юм а. Бүгд найрамд Хятад ард улсын даргыг Монгол ерөнхийсэд Алтан хуяг албаны бусад хүмүүс ийхүү ухтаа авлаа. Ажил 2 өдөр үргэлжлэн хөтөлбөр ёсоор бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпин гэргийн Пүнли Юаны нарыг ухтах ёслол Чингис хааны талбайд өнөөдөр 16 цагт болох юм а. Үүний дараа 16 цаг 45 минутанд Монгол ерөнхийлөгч элбэгд орж бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпинаар албан ёсны хилцээ хийнэ. Хилцээр дуусны дараа буюу 17 цаг 45 минутанд хоёр улсын хоорондын хилцээрт гарын үсэг зурх ёслол болно. Харин 18 цагт Монгол ерөнхийлөгч элбэгд орж бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпинаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх юм а. Хоёр тал энэхүү хилцээрээс их зүйлийг хүлээж байгаа нь тодорхой. Монгол улсын хувьд транзит тээврийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Энэ ч нааштайгаар шийдэгдэж хоёр улсын засгийн газрын хооронд 10 гаруй хилцээр байгуулахаар төлөвлөсний дотор транзит тээвэр багтаж гэрээнд гарын үсэг зурагтахаар төлөвлөгдөд байгаа юм а. Тэгвэл Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс бүгд найрамд Хятад ард улсад ял идэлж байгаа Монгол иргэдийг цаазаар авахгүй байх, авилгатай тэмцэгт хоёр тал хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чухал асуудлыг энэхүү альчиллаар хүндэнэ гэсэн мэдээлэл байгаа юм а. Онцлогод бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпин Монгол улсад хийж байгаа энэ удаагийн төрийн ажиллал нь 11 жилийн дараа тохиож байна.